Adventure Journey vlogтой хамттай байдаг үнэнч үзэгч та бүхэндээ баярлаж байгаагаа илэрхийлэхээ ялдамт. Та бүхэндээ 8 дахь дугаараараа иргэн уулзж байгаадаа баяртай байна. Бид 8 дахь дугаараараа их хотын дуу чимээнээс цугтаж, Австрали улсын нийслэл Камбера гэх буйдхан хотоос бэлтгэн явуулж байна. I came from the dream time, from the dusty red soil plain. Камбера гэдэг нь Австралийн уугуул иргэдийн хэлээр хүмүүсийн уулздаг газар гэсэн утгатай үг. Тус газар эртний абориген овгууд уулзаж худалдаа 8 эрхэлдэг байсан бөгөөд 1800-аад оны сүүлээр Австрали улс Commonwealth of Australia нэртэйгээр нэгдэж холбооны засаглалтай улс болох сургаар хамгийн том бас өсрөнгүй хөгжсөн Мельбурн хот болон Сидней хот хооронд нийслэлийн төлөөх өрсөлдөөн хүчтэй өрнөжээ. Өрсөлдөөнийг нэг талд нь шийдэх цорын ганц гарц нь тус хоёрын яг голдон байрлах, яг тохирсон утга агуулгатай Камбера гэх газар нийслэлээ байгуулах нь хамгийн оновчтой шийдэл байсан юм шиг байгаа юм. 1927 онд албан ёсоор Австралийн нийслэлээр батламжилсан ба өдгөө 500-аад мянган хүн амьдардаг Австралийн 8 дахь том хот болон өргөцсөөр байна. Камберад сурталчилгааны самбар тод гэрлүүдийг хязгаарладаг тул гэрлийн бохирдол байдаггүй, бас аж үйлдвэр их хэмжээний авто тээвэр байхгүй тул маш цэвэр агартаагаар тогтохгүй. Тэнгэрийн одод үнэхээр үзэсгэлэнтэй. Яг л манай Монгол улс шиг. Камберагийн зүүн захад орших 1960-аад онд мод төлтөглийн зориулттайгаар Европоос оруулж ирж ургуулсан нарсан ойн. Тус хотын агарыг сэнгэлсэн цэвэр хурц боловч тайван үнэртэй болгодог нь ёстой л эх орондоо очисон мэт мэдрэмж төрүүллээ. Бид энэ удаагийнхаа дугаарыг Камбера хотод байрлах Монгол улсын элчин сайдын яамнаас эхэлж байна. Монгол улсаас Австралийн холбооны улсад суугаа элчин сайдын яам нь 2008 онд байгуулагдсан. Харамсалтай нь бид амралтын өдөр очисон тул хаалттай байж таарлаа. За өглөөний минь залуусаа. Adventure Journey vlog буюу Барта замын адлын явдалт аяллаа залуус маань Австрали улсын нийслэл хот болох Камберад ирчихсэн. Бид нар аяллаа цааш өргөжлөх гээд ирсэн байна. Тэгээд энэ удаагийн аялал маань Камбера хот болох Монгол улсын элчин сайдын яамны гадаа бид нар нээлттэй хийж байна. Элчин сайдын яамныхан маань байхгүй. Гэхдээ бид нар гадаа нь ингээд Монгол далбааныхаа урд далбаагаа барьчаад сайхан зогсцоож байна. За одоо ингээд Австрали улсад байгаа цорын ганц Монгол улсын нутаг дэвсгэр 07 газар дээрээ ирчихсэн зогсцоож байна. Одоо тэр одоо бас Монголын газар шуган дээр зогсож байна гэдээ бэлгшээгээд одоо яг энэ элчин сайдынхаа яамны урдаас бас бүгдөө нээлттэй хийж байгаадаа бас хат байна. Тэгээ бүгдэнд нь аялалд намжилт хүсье. Болгоомжтой цороо. За өрөө бод. За let's go. За манай аялын багийнхан Камберагийн наадам ресторан хүрэлцэн ирлээ. Өө сайн байцгаана уу? Монгол хүмүүс үү? Гэрийнхэн гадаас хатан зайхан сууж байгаа юм. Наадам ресторан дээр ирлээ. Монгол хүн байна да энэ чинь тийм ээ? Хүн байна да. Гэдэлт subscribe дараарай. Лайк дараарай. Бидний дараагийн очих газар Австралийн парламентын ордон. Төр барих төвцөг уг ордон нь ёстой л Монголын алдсан юм а гэдэг шиг л газар байна лээ. Камбера хотын зүрхэнд орших парламентын ордон нь гоё ганган тансаг зүйлгүйч архитектурын гайхамшиг аялал жуулчлалын онцлог цэг юм. Сайн байцгаана. Аялал жуулчлалын онцлог цэг гэхээр гайхацгааж байгаа байх. Тийм ээ. Энэ ордон жилийн 364 өдөр буюу 12 дугаар сарын 25-ны Крисмас дээгээс бусад өдөр аялагчид болон ард иргэдэд нээлттэйгээр үн төлбөргүй үзэр үйлчилгээ явуулдаг. Бүр хурал олж байхад хүртэл харж үзэж болдог.
Хэрв Кристен цаймын үеэр очивол улс төрийн халуун мэтгэлцээний ерөнхий сайд сөрөг хүчин гэх мэт бодит улс төрийн уур амьсгалыг мэдэрч болно. Австрали улсын их хурлын болохоор хоёр төгөмтэй. Нэг нь нийтдээ 227 гишүүнтэй. 76 сенатор, 151 нөгөө гишүүнтэй. Тэгж үйл ажиллагаа явуулдаг. Энэ газар. Хоёр танхим дээд доод танхим гэж. Тийм, дээд доод танхим гэж явуулдаг. Нийтдээ 227 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ танхим Хэрүүлдэг гэдэг юм. Монголд бас нэг парламентын орд нэг гоё нээлттэй ард иргэдэд оруулаад гоё сонирхдаг болчихлоо гоёлох. Тийм тий. Тэгээ засгийн газрын гишүүд нь бол 22 гишүүд юм. Одоо сайдууд гэсэн үг шүү Тийм, дээ. сайдууд нь нийтдээ 22 сайдтай үйл ажиллагаа явуулдаг. Бид нар ч одоо хин гишүүний урилгаар ирсэн юм те. Энэ хүний гишүүн урилгаар. За энэ гишүүнтэй энэ гишүүн урилсан шүү дээ. Энд чи рөөцсөө сонгогдсон болов уу? Рөөцтэй. Тэгээ манай дүүргээс ягаад нэг дүүргийнхаа төлөөлөгчдийг нэг ордонд оруулах. Тэгээ сая баяр үрэ гэж алга ташиж байна шүү дээ шүүд. Хилцгээд яаж чангтууд нэг ордоороо суугаад. За ингээ рөөц дүүргээс сонгогдсон гишүүний урилгаараа дүнтэр журнагийнхаа ирж аялж парламентын үйл ажиллагаатай танилцж байна. Хяналт тавинаар спикер бас сая хэллээ шүү дээ. За ингээд гишүүний урилгаар ирсэн Adventure Journey блогийнхандаа баяр үргэж алга ташаа гэж сайхан. Хурлын спикер нь хэлээд сайхан биднийг бас сайхан үлээж авч байна. Тэгж ин. Бид нар бас дээд хувцас костюм bijak авах хэрэгтэй байсан бас бид нар бас давуу эрхээ ашиглаад бас блогийнхаа хувцастай дотор нь явж байна. Барилгын тээврээр хүмүүсийн амрах талбай алхах цам байдаг. Учир нь ард түмэн төрөөс дээгүр оршно гэсэн удаг агуулгатай. Ёстой л шил татах газар байсан да. За тэгэд бидний хитэн давруу монголчууд хээрийн халтар хувцастайгаа ороод үзэж хараад идэж уугаад гарсан байдаг. Энэ одоо яагаад легогоор хийсэн байт юм бэ? Легоос юу яаж вэ? Энэ үзүүлэгч одоо алтмалтаар хийсэн шүү дээ. Амар үдэ шүү дээ. Хата хааны. Энд чи яагаад хөтлөр гэдэг юм бэ? Юу юм? Ирсэн шавар гэж. Энэ миний ингэж шавраар ихэхгүй энийг хүрд байна. Хим чиглэл үе. Яагаад витамин алтаар хийж байна. Энэ чи тэгээ энэ чи энэ мен дээр гоё үнэт идлийн чулуун молоо гэдэг нэг аштайхан юм байна. Ингэж хийхгүй юм ийм. Энд концертыг таньх юм байл? Тэнд нь болтойгоо авчирж ирж байгаа тоглолт хийлгэнээс. Энэ хаалт маалт чи зөвхөн манай боржуур өгөхгүй юм чи манад бол Зүгээр л борж ирээ. Энэ одоо хуучин орд нь тэр цагаан уртлыг. Уртлын хуучин Тийм байна те. парламентын хуучин орд нь тэрний цаана дайны музей. тэрний цаана мод шүү тэр. Зайсан толгой. Эндээс нэг Зохиомын ордоос Амьдрахад угаасаа Тата хотын топт бас эхний топуудад явдаг үстэй ч. Зүгээр л харамт байна. Ийм бас юм хиймэрг байгаа маа тий. Тий. Жохон сэтгэл гаргаад жохон мөнгө хаймаар байна. Нэг айтайхан тендертэй компани оруулж ирмээр байна. Зүгээр Айкагийн сандал шиг юм биш дээ. Хямдхан байна. Намар уулж нар буцаж байгааг ч хэлэхөө аялал эд дундаа орж байхад л харах болчих юм. Бид Канберра хотод амьдардаг манай аяллаа багийн гишүүн зоологийнтэй хонохоор зочлон ирлээ. За бид нэр Сиднейд
Камберод амьдардаг Монгол айл төрөлцсөн ирээд байна. Аач. Сарж байна. Үй Монгол айл уу? Сайн байна. Сайн явцгааж иргөө. Сайн ирлээ. Сайн байж ирлээ. сайн. Зочломтгой айл андашгүй. Яваад оронгууд л ховц сөлгөх хөлгөөр гутлын тавираас сулжчихсан. Бид ч за яах гэсэн бэ? За баярлаа гэсээр л орцгоолоо. Ширээн дээрээ сүйтэй цай, олон төрлийн салаат, хуй цааны үнэр хамар зөргөөж, арын яардад шарагдах мах гэдэл ёстол нэг өсөж цангаж ядарсан бидэнд гараа гаргаж бэлдсэн байна. Багийн үргэлж нэг инстаг араас. Энэ шилтээ байна тий. Доор коммент. Өөрхөн гоё гоцлаа тий. Оцолж байгаа шүү дээ. Тэгж чинь. Цэнгэгхэн тунгалагхан өглөөний ургахын улаахан нартай уралданхан за нэр гэвэлаа. Бид нар нилээн дээшилсэн хойно босцоож аяллаа бэлтгэлдээ гарцгаалаа. Өглөөний 9 цаг гэдэг гадаадд амьдарч байгаа бидний хувьд нилээн орой босч байна л гэсэн үг. Тэр агаарын тунгалаг айлын эзэгтэн өглөөний цай амттай гэж ярилдаггүй. За танаа тооны нэвтрүүлэг инхүү эхэллээ. За сайхан амарсан. Амарлаа. Өглөөний манд хийгээд. Одоо орондоо очиод удахгүй та хэдийн долдож хэр уцаа. Тэгин. Энэ удаа ямар үргэлтэй энэ? Энэ загсчд. Уурга ийд юм уу? Дахиад загсчин болд юм уу? Энийг хаад нэмт юм уу ч удаад. Ингээ уурганууд хийгээдээ. Тэгсэн чинь сая Сидней NSW Сиднейд энийг хоригдсан гинэ. Бас Сидней дотор энэ уург хийж байгаа хоригдлаа. Зөвхөн нөгөө бич дээр уурганууд хийгээд. Хоосноор ингэж явж болно зү. Хоосноор ингэж явж болно тий. Энэ болтын жоо хэрэгч чааш наруулаа болж байгаа юм шүү. Зоод энд бог тэр сим цаг тэгш явах шиг энэ дээр гаргаад авчихсан тий. Болтын жоо хэрэгч хийж байгаа. Энэ эсвэл энэ таа тавьчихсан. Тэгэхээр энэ дахиад өндөр энэ дахиад ахын антиг байна. За хөдөлцөг юм нахаа. Багийнс баярлаа. Хилцэг. За ингээд аял эхэллээ. 여기 바쁘구나. 응? 발전했던 산업. 잡고 싶지. 요즘 헛산 백도 그렇죠. Нэг бокстад гэдэг үү? Цаас наашаа туухад ирсэн. Хэцүү байна уу? Сайнах яадаг үжиг юм юу юм? Тэнгэр басгаа. Хэцүү байна уу? Төвшиж үзлээ. Хөдөлмөр орж ишээ. Гэдэрт сабскрайб дараарай. Лайк дараарай. This war has produced many mechanical wonders, but in the field of transport, the Jeep is a masterpiece of engineering. They seem to thrive on rough treatment. Америкийн Jeep Willys концерн дэлхийн 2 дугаар дайны үеэр буюу 1940 онд оффроуд машиныг бүтээснээс хойш хөгжиж ирсэн энэхүү гайхалтай аялалд дэлхийн өнцөг болон бүрдэх хүмүүс дурлаж явдаг мэтлэр бидний нөхөдөч энхэл донхол эдрэтэ замыг хайж нилээдгүй шавхтай л зууралдаад байна.
Yeah. Hope so. Yeah, no, you'll be fine. Easy. Go into the grass. Yeah. Yeah, because that's where it's closer to your bottom there. It's your heart. So you beg. Болцсон байна уу? Орохдоо арай зөвлөө орчихлоо тий. Уусаа чи эдгээр ороод үүснэ гэж чинь. Ямар ч байна. Ой бай. Ой. За Австралийн Колбурн гээд Камберагийн хажууханд байдаг хот байдаг. За энэ хотод манай аяллаа багийнхан маань хүрэлцэн ирээд байна. Монгол судлаач гэхээсээ илүүтэйгээр Монголд дурлсан гэж хэлж болох Питер Сайкс хэмээх эрхмийнхээ дайрч аяллаа гол хоолоо хийх гингэрүүгээ авангаа эх орноосоо ирсэн сонир сайхан содон зүйлүүдийг харж гайхширч баярлаж бас багтаад авлаа. Английн иргэн гэрэл зурагчин Питер Сайкс нь Монголын байгаль, соёл, ард түмний амьдралыг олон жилийн турш судалж, гэрэл зургаар баригдчулсан бүтээлч судлаач юм. За, орногоо л юм хатдаг. Тийм үү те. Сэлэн тийм. Oh, Chinese. The big wolf skin in there in Australia, we can see the wolf skin. And coat. Энд бас юу шүү. Дахт ихтэй байна тийм ээ. Mongolian devils. Wow. Питер Сайкс анх 2007 онд Монголд очиж түүнээс хойш нийт 17 удаа аялаж Монгол орны байгаль, мачтын ах уй, уламжлалт соёлыг судалжээ. 2013 онд тэрээр 34 хоногийн хугацаанд 21 аймаг 90 гаруй сумыг автомашинаар тойрон аялж 12,000 км зам туулсан бөгөөд энэ аяллаа үеэр авсан гэрэл зургууд нь түүний бүтээлүүдэд багтсан байна. Питер Сайкс Монгол орн нэртэй гэрэл зургийн номоо 2016 онд хэвлүүлсэн бөгөөд уг ном нь Монголын байгаль, ан амьтан, мачтын амьдралыг хачир чимэггүйгээр харуулсан гэрэл зургуудыг агуулдаг. Тэрээр мөн Чонтой хүү нэртэй хүүхдийн номыг 2015 онд гаргасан бөгөөд уг ном нь Монгол хүү Алтангийн Чонтой нөхөрлөж буй түүхийг өгүүлдэг. Питер Сайкс Австралид Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж, Монголын соёл заншлыг сурталчлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Питер Сайксийн бүтээлүүд нь Монголын эгэл жирийн амьдралыг бодитоор харуулж, хоёр орны соёлын харилцаанд чухал хувь нэмрийг оруулж байна.
Oh, berry. Blueberry. Yeah, berry. Blueberry. Blueberry. Yeah, blueberry. Yep. Arrow. Arrow. Did you try Dried milk. Dried milk. Yeah, arrow. Arrow. Arrow, Yeah. Та бүхнийг энд байгаад маш их баяртай байна. Би Монгол хүмүүсээс дахин ийм сайхан гинтийн бэлгүүдийг хүлээж авсаар л байна. Би ийм хайр халамжийг яагаад хүртэж байгаагаа ч мэдэхгүй байна. Монголчууд ирж намайг эргэж гэрт маань ирэхэд би үнэхээр талархдаг. Монголд очих надад маш их таалагддаг. Би тэнд яг гэртээ байгаа юм шиг мэдрэмж авдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол орны өөрчлөлтийг харах азтай байлаа. Өмнө нь хөдөө аж ахуйн орн байсан бол одоо хотчиж орчин үеийн хөгжил рүү тэмүүлж байгаа улс болсон байна. Өдөр ирэх тусам Монголын хөгжил өөрчлөлт үнэхээр гайхалтай харагдаж байгаа. Монгол руу очих бүртээ шинжилтийг мэдэрч улс орон хэрхэн хөгжин дэвшиж байгааг харах үнэхээр сонирхолтой. Олон улс орнууд дайн хийж, эвдэж сүйтгэж байхад Монгол улс бүтээн байгуулалт хөгжил дэвшилд энхийн замаар тэмүүлж байгаа нь үнэхээр бахархалтай. Энэ бол Монголын хувьд үнэхээр сайхан зүйл. Бидэнд кенгуру олж өгсөн баярлалаа. Зүгээр дээ. Манай найз та нарын төлөө түүнийг агнаж өгсөн. Ягд гэвэл тэр хууль ёсны ангийн зөвшөөрөлтэй. Батнаруу ийц болохоор яг юм бүр их яваад гэсэн юмуд. Тоног нь 1 2 3 4 5 12 завхаа. Батнаруу ийц юм байл энэ доо. This one, 6.2 supercharge. 600 horsepower. 6200 мотортой ш. 6200 мотортой. GTS. Австралийн шоуны дэрвт мөрөв шоуны бүгдийг нь энийгээр хэлсэн авсарч байна. Тийм хоолхон гороо. Телевизээр хилцээ. 6 юм шүү. Би 6 юм шүү. Эндээ 3 цартлаа. Энд л 3 байна. Цилиндер нь. Rocket. GT. 2500 SS гинэ. Тэний амжилтгаас ханаа. You like the big engines, yeah? You love the big engines. Yep. Yeah, they gotta be big. That's 2.4. That's big for bicycle, Yep. huh? Yep. Short. It's enough. It's enough. Аяллаа хамгийн оргил мөч. Анд нөхөд, оймод, гол горих, ил гал элдв янзын зовг, төмпөн сав төлөө туш гэсэн сэдв бүхий хамгийн чийл хэсэг. Канберагаас солгүй үргэлжлэх нарсан ойн цорхойд үргэлжиллээ. Энэ удаагийн нөхөрлийн хоол буюу хээний хоолны цэсэнд нууцлаг нэр өвөрмөц замтаараа олон танигдсан багийн гишүүн мөнхцүүдийн алтан нар зоог болон сонин содон солиотой гэмээр ан амьтдаар бүтээгддэг багийн гишүүн Бацэргийн хуйгалж чансан кенгуру. За. Орос юутай юм шүү дээ. Лама паялнаа техника гэж шүү дээ. За. Хуйгалах нь дээ. Хилээс гаргадгүй юм билээ тэгээд. За. Яаж заргалж байгаа. Тэгээд гаргасан дээ. Тэвний хүчил оролт ирлээ дээ. За. Хоёр биш анхны хотоо суулаа. Яг л ганц юм гайгүй шүү дээ, тий? Анхны хотоо суухтаа 3 дахь суулаа мөнгө байхаар. Дахиад жоо өндөрлмөр юм байна. Тийм байна уу? Дахиад жоо өндөрлөөд
дахиад 2 инч өндөрлөө 4.5 инч өндөрлөх бол удсан. Энэ арай нэг. Түш хав. Сэсэ хэрмэнийг ивцэн. Ямар хамгаалт чи ивцэн. Тэг яг зүгээр гоё байна. Энд чи тэгэл офроуд адвенчер шүү дээ тийм ээ адвенчер. Энэ шавар. 8 дугаар дээр одоо нэг л удаа фейллээ яах вэ тий? 8 дугаар дээр ганцхан удаа. Тэг босод машиныг батгаад. Арай л намгүй юм чи. Юу аваад өндөрлөөд шүүр авсан байна. Ааха. 3 зарад 3-ын дээр нь барсангүй. 3-ын дээр нь барсангүй тэгээд 3 тогтоолчлаа. Чадсангүй. За яах вэ? Эсвэл боксчол сайн бизнесээр л уцаар. Нийтээ яг тийм. Ийш нагалаа. Багы сая бичлэгээ нэг уулзсан. За, гүрүнга. Гүрүнга шийдэж байгаа. Энэ яг онцлог болов. Өнөөдрийн спешиал зоог кенгуру. Боксында. Сүүл нэг хатуу ит тий. За би гэвтээ авч шууд усаар шаач тоо. Ой, шууд бүтнээр нь авах гэж чад ивдэх юм уу? Ан дээр хөөглөө дараа чичлэл. Димээс явчих. За байлгүй гэж байна. Энийг нь оргоо ичдэг бүр юм болоо. Чи бас өндөрлөх шаардлагатай байна уу? Тэ би лифтэд захиалсан байгаа. Энэ 7 хоног юм. Тэгээд тэрийгээ 50 суулгуудаад 35-таа дугаа. 35 инчтэй дугаа тавь. 12 тагтай дугаа тавь. Гэлэнс. Тэгээд хажуудлын энэ шатууд батнаа тэгээд бүгдээ авч тавьмаа тийм. Энэ төмөр болохоор асуудаг. Энийг бол гайгүй. Миний шавын шат угаасаа ямар ч нэ. Тэгээд доогуур нь юу юм? Армор бүтэн армор. Тэгээ өндөрлөө тэгээд ингээ яачаар дэлгүр оршоо ороход хэцүү юм да тий. Дээр юм тахгүй гайгүй та. Аа. Дээр миний шиг дээр юм хангалттай. Эч тэрийг хараад дээрээ баг ийм өндөр ээжтэй нэг хоёр ортой гайгүй 2.1-тэй болонгууд гончтой. Бас safety. Энэ одоо гал хүү гаргаж байгаа болохоор бас Sorry. Надаас галмал гараагүй гэдэг байгаа шүү. Мөнгөө. Чиний хийж байгаа чи юу наран цэцэг үлээ. Алтнараа. Яг болохоор би нэрийг хэллээ. За. Миний өгснөр бол алтнаар гэж байгаа. Энийг сонин нэртэй хоол хийгээд байгаа. За ямар ч үснийг бивштекс маягийн юм байх шиг санагдаад байгаа юм да. Яг Энэ видагээ тоод байлаа. Төв байлаа. Одоо ингээд алтнаар буюу гэдэг бол гарч ирнэ. яа. Тэр үе таа. За манай спешиал хоолны хэсэг маань хончиг завгүй ажилтай. Ямар хүн тогтох вэ ёо. Тэрт тогтох. Бүгд жаа зарцуу хоноор хаахаар.
За ингээ Австралид ирээд кенгуру хууглаад сууж байхад одоо сэтгэл ямар вэ? Одгүй гэдэгтэй. Аа энэ гоё. Бас өнөн биз дээ тий? Ой Монгол залуучууд байгаа. Тэгээд бас хоол игээд идэх гоё шүү. За туслах тоогооч ямар бол хийгээд байгаа юм? Мөнхийнхаа туслахтайгаа чи хийгээд ирж. Энийг бивштекс маяг юм болоод байгаа шүү тий? Алтан нар гэсэн нэртэй сүлхий нэртэй хоол хийгээд байгаа шүү дээ. Хоол харъя. Кенгуруугаар оролдуулах ямар байна гинэ? Зүүдлүү яав. Яг нэг нам онцгой нохоо онцтой унтаад байна. Хүмүүсийн яриа хайлтад сонсогдоод. Тэгдгээ. Одоо бид чинь буцахтаа бас 3 цаг тавих нь да тий. Алтнаар гэдэг нь энэ юм биш үү тий? Алтнаар маань өндөртэй бивштэй. Алтнаар буюу өндөртэй бивштэй гэсэн. За. Өндөртэй бивштэй гэсэн. Нарийн хоол хийж шүү тий? Бид нүдлэгээр байгаа шүү дээ. Их нүдтэй үсэх байна. За хөдөө өрийн нарийн хоол идэхээр бас сонир байдаг юм тий. Рестораны хоол. Нэр бивштек сэдэг удсан байна. Өндөртэй бивштек гэсэн. Өрхний өндөртэй бивштэй. Тийм байна. Хатаа. За мөнхөдөө баярлаа. За зүгээр баярлалаа. Гурил хэлсэн биш л хаад оволцсон юм бэ? Орлоо шүү дээ. Яа тэгээд биштэй дэрнээс хойш гурил хэлсэн үү? Одоо ингээд өөрөө ч юугаа явж байна. Өчи чи аяга уугаад гэл байсан юм биш үү? Юм уугаад гэл юм биш үү? За тэгээ ер нь бол бичлэг хасах их дурггүй дээ гэж. За өнөөдөр спешиал олондоо сайхан кенгурууны хуухсан махаар душонх хийцгээе. Ерөнхийдөө бол бид нар кенгуруугаа захихдаа толгооноос нь шулаад боо гэж бодож исэн боловч нөгөөдөл мань бас буруу ойлгоод эцсийг нагараа хайцсан юм байна. Тэгээ одоо душонх хийгээл хийчихье. Зөөх таарав юм байна. Жохон хамтлаа душонх хийчихье гэж бодлоо. Тэгээд кенгуруу гэдэг юмтай их чинаа. Шок их чин кенгурууч одоо яг эртний абориген хэлээр бол кенгуруу гэдэг нь бол ойлгохгүй гэсэн утгал юм байл л дээ. Анх ирээд европчууд анх ирээд аборигенчуудтай уулзаад энэ кенгурууч өөрөө Австрали твээс өөр твд байдаггүй. Харж байгаагүй амтан руугаа заагаад энэ юу ингэ асуусан нөгөөдөл нь ойлгохгүй байна гэд кенгуруу гэд хэлэнгуут нь кенгуруу гэдэг юм байна гэж нэрлэлсэн. Монголоор бол имж гэдэг. Монголоос өөр газар бүх улс л баг кенгуруу гэдэг баг та. Манайх ч бас нэг байгаль юунд ойрхон болохоор бүх амьтанд нэр өгчдөг, ирийн нэр нь ялгчдаг болохоор бас тэгж нэрлсэн баг. Тэр энэ их жижигхэн залуу кенгуруу баг шиг байна. Айгу зөөлөн махтай. Аргачин тэгээ кенгурууны тухай кенгуруу ч өөр Австралийн сүлтэнд байдаг юм та. Хойшхоо ерөөсөө хойшхоо явдаг, урагшаа ингээ алхаж явдаг. Тэгээд урагшлахын
байнгын урагшлахын бэлэг тэмдэг болооч сүлдэндээ байршуулсан баг. Тэгээ бүгдөө кенгуругаа сайхан болгоод зоглолцгоё. Анх удаага идж байгаа хүмүүс олон байгаа бох тий. Үгүй юу? Хоохтой нөө. Тэг яг нөө дэлгүүрүүдэд бол нэг кенгуруны шорлог морлог амталцсан махнууд байдаг шүү дээ. Тэг соосож мосож. Яг ингээ фрешэр нь анх удаага идэх гэж байна. Хоолны дэглэн барьж байгаа турж байгаа хүмүүс их идэх юм шиг л шүү дээ энд. Өөх баггүй тэгээ хавхар. Ер нь хятадч айгу сонин нэр өгдөг шүү дээ. Бензиг хүртэл бенши болгоцсон явж идэв шүү дээ. Мактанол мактало энэ гэж мэд. Яг мактанолс энэ гэхээр ойлгодгүй шүү дээ. Тэгээ яг хятадууд, солонгосууд, японууд ер нь Азийн улсууд нэр өгөөд идэв. Гэхдээ яг л кенгуруугаар кенгуруу гэдэг. Нилээ махтаа л. Оо, айгу махт. Гой бол стэнүүл махал юм. Гой сүүл хоёр л. Хамаг юм. Энэ ясны хивгүй ястай байна энэ гойны яс. Сая хаштах хивдсэн чи. Гойн дээр ирээд бүр. Учрыг нь болохоо очлаа. Өөхөн тэгээ адууны өөх шиг юм шавшар өөхтэй. Сүүч нэрний хивгүй сүүчтэй юм байна. Тэр боодог хэвлэл ер нь бол ингэх юм байна. Энэ дээд үеийнээс нь ахуулаад шулах доош шулах юм. Тэгвэл энэ нарийн үзүүтэй болохоор нач доош шутрахгүй л дээ. Энэ чүг нь том биш бай. Жижиг гэх. Сүүж нь юм том мөхтөр гар ингээ бүтээ орчих шүү дээ. Чи харин жинхэнэ байлдаа нэсвсэг болчих юм шүү. Гар ингээ орчиж шүү дээ. Ингээд чинь ирлээ дээ. Тий. Ингээд энийг ирлээ дээ. Жинхэнэ бариултаа. Гэдэрт сапракайз дараарай. Сайч дараарай. Ялцаа. Сүүл бол янзын харагдаж байна. Тийм. За юугаа Янз яа. Хоёр цагаан нэг. Сүүлийн жижиг хоочих уу бэ? Шок чирэж байна. Хавиргын арга. Ийм байна. Сүүл нь 0 юу вэ? Бүлэх. Тийм ээ те. Нүл калог байна. Боцоо янчид студийг чийж. Янз юм ээ. Маяг. Тэр сүүлнээс идээд үзгүй та нар. Сүүл бол тасалгаан байна. Үнэхээр гоё гэсэн. Үнэхээр арахгүй. Гоё байна. Одоо ингээд явж шүү. Сүүл бол зүгээр хаалаа. Яг хэлсэн бол. Тийм нэ наадахтай уустай нэ тийм. Янз. Зүгээр л Кенгуруны махч амтгүй л гэдээс амттай л юм биш үү? Өвсөн дэжэлтэй амтна шүү дээ. Сүүл бол гоё юм байна. Үнээр гоё. хүмүүнээс болж байгаа. Шинэ удаар явж. Янз. Нэ хуухтай болохоор тэгж гинөө. Бас хуухандаа байж болсон магадгүй тийм. Яг хань тийм. Юу гоё юм байна. Яг хуухандаа ч биш. Яа, даа тэр томыг авчихсан. Авцаа. Тэр аваад хуухаад тэгээд Гоё юм байна. Аймаа камерын кенгуруу тэгээ бүгдийн дайрж унагаагаад шараад ирээд. Хачаа гэрийн гадаа ирээд идэг гэдэг. Гараас нэг модыг онгоолгохгүй ороод ирэх нь хаагаад. Сүхвэрээ зогсож юм юм шүү. Сүхвэр сүүлийн дастаж аваад тэгээд явуулаад байх. Хүүтэр нэхэр манай тэр замын хотлын тэр паркны өрн дээр. Юу туу гарах анаа тийм. Юу? Хотгоо яасан юм хаа? Хотны нэр юусаа? Гэхдээ энийг жоохон зүсчил мэдээд үзчих гэж. Ингээ
бариад Хуухлаад ингээд яхад чинь шууд авагдаж шүү дээ. хуухлаад. Энд ихтэй нөө юу ширхэг тонтоо нэ. Дараа нь тийж бүр яг хоноор нэг боо тийм. Түлээс гоё. Ингэж идэл гоё. Хуухтаа нохцол гоё. Тэгээ хуухтаа навлаа шүү дээ. Ана хатмаа валчин. Хар бахан нь болохоор жоохон юу юм бэ? Яста шороо амдаг чинь. Тийм. Аргууд. За. Дөрөн бүдидээ дууссан хэлчихсэн дараа. Наш зээри махна. Идэхэд бол өстой час юм шиг. Шагааг нь бас харуулчаарай. За. Ийм сони шагаад. Мөхөө. Агуу. Шаанцгүй энэ өсгөн үү? Одоо ерөөсөө. Энэ бүтэн юм уу? Яг бүтнээрээ. Оо заа. Ийм сони юм те. Ийм сони шагаад. Янзы болж байна. Одоо бүр мүлчээр ийм бол ачлаа. Сүүлнийх шүү. Сүүлээс бие даах нарахгүй байна тийм. Үндэ гоё юм байна. Даамтар үнэхээр гоё. За энэ ч нөгөө биш шүү. 70 гэсэн чинь жижиг юм шүү дээ. Харин 70 аягүй жоохон. Харин ийм жоохон. Тарганы дарсаг жоохон боос. Тийм ээ. Тийм ээ, ийм жоохон юм. Өсөө дунд цөмгийн араа шүү дээ. 70 нас зүйлээр шүү дээ. Хүү дунчимгэн мангар таа. Доод юу нэг хөвчсөн. Угасаа нар чинь жижигэн цэжтэй юм чинь. Амсан. Ярастай. Чөмхтэй уус тийм. Энэ нөгөө халуун газар амьсаа учраас чөмөг бол их баг байна. За өнөөдрийн ажил бол яг ингээд бүх юм аюу гоё боллоо. Тэнгэрийн юм хамтдаа байна. Тэнгэрийн юм ахыг болох гэж бас хэцүү байлаа. Тэгээд тэнгэрийг олж аваад хэлж байгаа. Бас үнэхээр сонирхолтой содон хамттай гоё. Тэгээд Adventure Journey влог дэмжээрэй залуусаа. Үзээрэй та бүхэн. За золонготой айлчилсан. Баярлалаа. Блогийн нийт залуучуудын зүгээс одоо сайхан хүлээж авсан маш их баярлалаа. Тэр бас ингээд хүрээд ирсэнд бас баярлалаа. Би одоо өнгөрсөн нөгөө Christmas айлаар яваад явахдаа за та дараа нэг манай нутгаар нэг зочлоороо гэд хэлж исэн. Тэгтээ бол яг тухайн үедээ би өөрөө хэлж байхдаа бол яг ингээд бөөндөө ингээд хүрээд ирнэ гэж юм үнэхээр дотроо бол би бодоогүй. Тэгтээ ингээд яг өнөөдөр ингээд ирсэн ингээд ажиглалаа сайхан байна. Тэгээ одоо манай Камбера бол ерөнхийдөө үндсэндээ бас кенгуруны баг одоо төрсөн нутаг шахуу газар гэрийн үүдэн дээр л цохорж явдаг. Тэгээд өнөөдөр одоо идэж үзлээ. Сайхан юм байна. Ялангуяа тэр сүүлний годон тэр тал руу бүр хохосмор гоё юм байна. За тэгээд залуучуудаа баярлалаа. За тэгээ улоогийн залуусын зүгээс сайн хүлээж авсан танай гэр бүлийнхэнд даядан танай ихнэрт маш их баярлалаа гэдгийг одоо үзэж байгаа байлгүй тий. Дамжуулъя. Дамжуулъя. Энэ бид нар бас нийслэлд нэрчээд байгаа шүү дээ ер нь бол. Яг хөдөө ирсэн мэдрэмж авдаг юм тий. Одоо яг энэ агаар өстой. Агаар бол яг одоо ингээд Сиднейтэй ойролцоо энэ тэнд гадаа гараад хээр суух чинь яг тийм нэг сэнгэнсэн гоё агаар өмсдөггүй шүү дээ. Яг энэ одоо энэ нарсын төрлийн яг юм шилмүст модтой газар бол хэвээр агаар бол яг Монголын нөөний сэнгэнсэн гоё агаар байдаг шүү дээ. Яг тийм. Фрэш басхаа юм. Ер нь Сиднейгээс үзэж байгаа хүмүүс энд ирж амар болстой солиотой. Үнэхээр агаар болстой. Янз бүр нэгдэж шүү дээ. Ялангуяа энэ шилмэс мод тоолох үү те. Од модтыг. Бидний нутгийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй 8 дугаарын турш хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Эцэст нь хэлдэг дээ. Эрчүүдэрээ гараад гал асаах, мах шарах, майхан барих, байгальд амьдрах зэрэг нь эр хүний байгалийн инстинктүүдийг сэргээж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, өрөөл бусдыг хүндлэх зарчимд сургаж, жинхэнэ эр хүнийг бүтээдэг юм шүү. Гарч орч байгаарай. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай.